Сайн уу? Божин борны иргэн ирлээ гэдэг шиг үү. Гэхдээ ер нь би ингээд яг өөртөө юм яг тэмдэглэл үлдээж байгаа юм шиг л үлдээж ярьж байгаа юм шиг л надад санагддаг бололоо. Тэгээд хамгийн сүүлд оруулснаас хойш баг хэдэн ч хоног болсон юм. Арайч 20 хоног л байхаа. Нэг 10-аад гаруй хоног бол болсон. Тэгээд айгу завгүй байла, бас айгу завтай байла. Тэгээ бас амар хэцүү байла, бас айгу сайхан байла. Ийм сонио. Нөгөө наадмаас баг өмнө хаа. Хамгийн сүүлд оруулсан. Тэгэл наадам өнгөрөөд. Гэхдээ юу гэж юм бэ? Одоо нөгөө жишээлбэл сошиалын нөгөө юугаар ярил л та. Сошиал дээр ч одоо яг ингэсэн байхгүй юу? Нэг бөөндөө нэг хідэн инфлюенсер хүмүүс хуужгаад нөгөө өнжин хүүхдүүд энэтрэ гэж яриад тэрүүгээр дүүрэн ингээ сошиалор сэвэл бүүн асуудал болоод cancel culture энэ гэж яригдсан. Тэр үеэс дараа нөгөө өөр юу яригдадлаа тэр үе чинь бас нэлээд юм яригдсан юм аа. Яг одоо орж ирэхгүй. Тэгээд нөгөө наадмын дараа нөгөө даяа аврахтай болоод даяа аврагынхаа хинрийг яриад тэгээ гой хоёр талдаа гурван талдаа гараал ингээл сошиалаараа гоё болдог ш манайхан чи. Тэр үеийг даваад тэгээд бас одоо ч сошиал дээр болж байгаа лээ. Мэдгүй амар их юм болсон. Яг тухайн үед орж ирсэн манд яг одоо орж ирэхгүй. Ямар ч нэг бензиний очрлолттой үеийг хүртэл ер нь бол нэг 10-аад хоног юм үзлээ. Гадаад орчинд тиймэрхүү юм болж байгаа болвол яг миний дотоод орчинд үнэхээр цэн зүйлс боллоо. Угаасаач болдог доо би тэгээд болсоор байгаа одоо бүр ингэж хүлээж аваад асчиж юм боллоо гэдэг нь юу вэ гэхээр нөгөө одоо би ингэж өөрчлөгдөж байгаа гэж штэ. Хуучин өөрийгөө хүлээн зөвшөөрөөд шинэ биегээ бүтээхийн тулд шинээр хүн бий болоход сорилт даалгавар давж иж шинэ бие болон сайн сайхныг хүртдэг штэ, шагналыг авдаг шиг. Зөв зүгээр ингээд дээш харж налаж хөвтөж жагаад би өөрчлөгдөөд шинэ хүн болчихно гэж байхгүй. Тэрүүн шиг ингээд нөгөө давдаг товлом үе шат даваад байдаг товлом мочиг одоо ингээд сүүлийн үед надад ингээд цаанаас хувь тавилан юм өгöd байгаа байхгүй юу? Тэрийг ингээд өмнө нь амар зовлонтойгоор яагаад би гэж ямар хэцүү юм бэ? Ёо гэл ойлж унжаал. Би чадахгүй нэ. Гэтэл би хийгээстэй ингээл өөрийгөө зовоож би давж туулдаг гэсэн бол одоо надад миний нэг хэлэх дуртай үг гэдэг болсон. Өмнө нь би ингээд юм шалбаг ер нь хүмүүс заяа. Шалбаганд дотор ингээд хөлөөрөө зогсвол тэр чинь ингээд хөлөөрөө зогсвол нэг өвдөг мөвдгөр татдаг ч юм уу, тэг гоёмар татдаг ч юм уу, босоод зогсвол ийм биш дээ. Асуудлыг шалбаг гэж үзвэл одоо голын ус ч юм за голын ус гэхэр шалбаг гэж хэлбэл дээр юм байна. Шалбаг ингээд тогтоол ус гэж үзвэл ингээд босоод ирэхлээр гоёмар татдаг ч юм уу тийм байгаа байхгүй. Тэнгүүд тийм юмд ч юм бол ингээд алхаад эрэг дээр гарч болно тийм туулаад. Тэгсэн чи одоо өмнө нь би ингээд өөрийгөө бодохоор юм байдаг байсан юм шиг байгаа байхгүй юу? Дот шалбаг одоо миний гоёр татчихвэл би тэр дунд нь ороод ингээд хүлээжигээ хөвтөл дотор нь ороод живчин тэ. Тэгээд дунд нь ороод ингээд самардаад хөл гараа дэшөө болоод би хүлээ надад туслаач ёо. Ямар хэцүү юм бэ? Ус амьдрал гэдэг чи одоо тэ амьдралын асуудал гэдэг чинь гэдэг нөгөө шалбаг тэдний ямар хэцүү юм бэ гэдээ тэдвэсэн байгаа байхгүй. Тэгтэл босч ирээд ингээд ингээд харахаар эрүүл ухаанаар ингээд хараад эн чинь ийм алхаж болдог босон дунд нь босоо зогсч болдог байсан зүйлээ штэ гэж одоо ухаардаг болоод босоо зогсъё. За эний чи алхаад туулвал ямар ч хэлээс алхач л байтал цаана эрэг дээр гардаг да. За дөрвөн мөчөө хөдөлгөөс хэлж яхад л ард нь цаана эрэг байдаг да гэдгийг мэддэг болсноос шууд ингээд хичнээн хэцүү байсан ч за одоо ингээд өвдгөө тэрврээ дунд нь шалбагийн дундаа уйлаад живхгүй одоо босё. За хэцүү байна. Тэгтээ боссон эхлээд ямар ч гэсэн гэдэг тийм юутай болсон.
юу гэх юмд үйлдэлтэй болсон. Тэгжээж энэ бүхний ард гардаг аа. Босхгүйгээр би дунд нь уйлаад хэвтээдэвэл хэцүү байна. Уйлаад хэвтээдэвэл хэвтээд л байд юм байлээ гэдгийг ингээд мэддэг болсноос хойш за ингээд босод алахыг гээд алхахдаг болсон. Тэгэнгүүт нөгөө нэг эргийн цаана гарангууд дахиад алхаж идэл нөгөө дахиад нэг ус эрг шалбаг одоо юу гэдэг тэр нь дахиж гарч ирээд тэгээ тэрийгээ давж туулах болгоно одоо шинэ тоглоомын үед давж байгаа юм шиг ингээд тэр голын эргийг ингээд газар усыг үзээж явж байгаа юм шиг тий нэг голыг гаталлаа дараагийн голыг гатлахаар дахиад нэг өөр байгальтай гоё газартай дахиад нэг голыг гаталлаа хэцүү зүйл ингээ асуудал гол шалбаг ус тогтоол ус болж орж ирээд байгаа штэ тэгвэл тэрийг ингээ давлаа энэ хэсэг юм гоё нарстай ойтой юм гоё тогтоол ус байла за тэрний дараа тэгвэл дахиад үзье гэж цаашаа алхахлаа бүр айгүй гоё бүр уул ус өндөр асахтай уултай тийм байгаль үзэмжтэй тийм газар ч юм уу те гих мэтчлээ ингээд амьдралын нэг даалгаврыг давах тусам дараагийн үе шатууд нь дээшлээд бас чагналтайгаа ингэж орж ирж байгаа юм шиг надад мэдрэгдээд байгаа байхгүй юу. Гэхдээ нэг юм ярих гад ингээд амар олон юм яриад ам санагдчихлаа. Зүгээр ингээд өөртөө ярьж үлдээж байгаа шүү дээ би чинь бас. Тэгээд өөрийнхөө ярих хэрэгцээг хангаж байгаа. Тэгэхээр дахиад өөрийгөө шүүмжлэх гэдэг нь үгүй ээ, шүүмжлэхгүй ээ. Бусад намайг юу гэж сонсох уу гэдэг дээр дахиад минь тарих ажиллах гэж байсан. Би чи эндэг ажиллаж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр бусад сонссон ч тэр хүн ойлгох чадамжтай байна, чадамжгүй байсан ч дэц окей. Би өөртөө л ажиллаж байгаа учраас энэ бүхэн зүгээр. Тэгээ нэг хаанаас нэг хэлмэр юм дээ. Ямар ч гэсэн сая сүүлийн тоног гэж явжсэн шүү дээ. Тэнгүүдээ сүүлийн тоног би нөгөө юу үзлээ. Наруто шиппут үзлээ. Нарутогийн тэр түн бумаанг байгаа штэ. Тэрнээс тэр нөгөө үнний хүрхрээтэй ангийг үтсэн. 9 сүлд үнэгтэй. Нарутогийн дотор 9 сүлд үнэг нь байж байдаг. Маш их хүчтэй. Гэхдээ нөгөө хар сүүтрийн тал нь давмгаалцсан тийм хүчтэй. Тэрийг үзэж яхад яг одоо миний сүүлийн доныг туулсан. Ер нь бол сүүлийн үед туулаад байгаа зүйл маань тэрнтэй айгүй холбоотой юм шиг байгаа байхгүй юу? Үнний хүрхрээ гингүүт. Наруто ч амар ингээл гаднаа ингээл айгүй хөрхөн цоглог ингээл одоо нэг салбагнаал явж идэг юм тийм нэг хээшаагүй нөхөр байдэн штэ. Тэгэнгүүт хүнийг өрөөсөө нэг буруугаар бодоод байхааргүй тийм нэг ерөөхдөө тийм өнгөц харахад тиймэрхүү дүр штэ. Тэгэнгүүтээ яг үнний хүрхрээнээр очисон чинь үнэндээ дотоод сэтгэлдээ бүр шал өөрөөр бусдыг ч юм уу те нөхцөл байдлыг ч юм уу шал өөрөөр бүр ингээд амар бодолтой байсныгаа өөрөө мэдээгүй байвал яах вэ? Тэгвэл тэр үннийг хүрхрээ тэрий бодлыг ингээ гаргаж ирсэн чинь эргээ бодоход нэрээ би дотроо тэгж бодсон байж штэ гэж сайн ухаж бодож ээж Наруто санаж байгаа байхгүй. Тэрнээс өмнө үгүй штэ би ингэж боддгоо гэж бараг тэгжсэн байхгүй. Тэгсэн чинь миний жишээн дээр болохоор бас яг тийм. Миний дотор миний сүүдрийн талд одоо нөгөө Наруто чинь тосгоныхан гэдэг штэ тэрэнгүүт одоо миний тосгоныхан болохоор миний одоо хамаатнууд ч юм уу те ойр дотн хүрэлж исэн найз гэж явж исэн хүмүүс ч юм уу одоо эргэн тойр хүрээлэл бол миний хувь тосгоныхан байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо тэр үнний хүрхрээ гингүүд миний дотоод сэтгэлд би гүнэл гадна айгүй цайлган тийм бусдын төлөө ер нь тийм айгүй эмпат гэл ер нь ингээл ийм тийм гэл миний тийм би өөрийгөө тийм гэж боддог гэсэн хэвгүй ер нь бол боддог байсан байсан цаг дээр өнгөрсөн цаг дээр ч тийм одоо ч бас тэгж боддог. Гэхдээ тийм зүйл бас нэг талдаа байгаа. Гэхдээ миний нөгөө тал бас миний өөр талууд бас байгаа гэдгийг би ингээд бас яг Наруто шиг ихэн дээлсэн ч юу лээ гэж гайхах шиг сүулдэ бол нэрээ надад тэр зүйл сайн ухаад бодвол тэр зүйлүүд нэрээ байдаг штэ. Тийштэй ингэж мэдэрч ирсэн ш тэгжсэн ш гэмээр зүйлүүд л бас байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр 9 сүлс үнэг нь уул нь маш их хүч чадалтай байгаад байдаг. Тэр үн шиг миний дотор ч гэсэн миний өөрийн гэсэн ур чадвар, хүч чадал байгаа. Тэрийгээ би зөвөөр гаргаж одоо нөгөө хүлээн зөвшөөрөх.
миний тэр дотоод тэр тал ч гэсэн байдаг. Сүүдрийн тал. Хизээд гарч ирээд бусдыг уурж тасдахад бэлэн тэр араатан надад байдаг. Би бусдын төлөө гэж явсан, би цайлган цагаан сэтгэлтэй, би бусдад дандаа л ингэ ашиглуулж байдаг гэсэн хөргөчийн сэтгэл гээгээр ханддаг байсан байхгүй. Тэгтэл яг миний бүр чандад миний далд тухамсарт миний араатанлаг тэр төрх надад байсан байгаа байхгүй. Миний араатанлаг бодлуудаас надад байсан байгаа байхгүй. Төрж байсан. Тэгтээ би тэрийг ил гаргаагүй тухайн цаг үеүүдэд. Тэгтэл яг ухаад эргээ санахад бол сүүлийн үед ялангуяа хилүүх бүр ингээд тодроод бижээ дамж надад санагддаг гэсэн байхгүй. Тэгэнгүүт тийм тэр үнний хүрхрээ тэгээд 9 сүлт гээд Наруто гээд энэ бүхэн яг ингээд аним ч гэсэн бүр ингээд зүгээр л нэг хүүхэлдэйн кино биш байд юм байна. Одоо миний туулж байгаа энэ бүхэнтэй ч гэсэн ингээд тэнд аним дээр байдаг. Тэгэнгүүт тэндээс би бас суралцж болдог. Өөр бусад кино зөндөө зүйлс байдаг штэ. Тэгэхээр хүмүүс ер нь сурахыг хүсье, мэдхийг хүсье, ойлгохыг хүсье гэх хүсэл байгаа болвол бүхэл гарц гаргалгаа байдаг. Бас бусдыг ойлгоё, сонсъё гэж жил байгаа бол тэр хүн ямар ч үйлдэл хийсэн тэдгэрийг ойлгодог. Харин энэ бол зүгээр л аним. Энэ кино угаасаа амьдрал дээр бүхтүү хүмүүсийн амьдрал байна. Тэгээ юу гэж миний л амьдрал, минийх би өөрөөр байна. Эндээс нэг суралцаад авчулахгүй энэ хүн яах вэ? Ингэж амьдрсан лээс надад ямар хамаатай ингээд нэг ийм нөгөө хүлээж авах өнцөггүй л бол тэр хүн бүр 1000 ингээд нүднийхээ нийл баг ингээд идэх хоолыг тавьж өгөөд өсөх боломжийг тавьж өгөөд яадаг чинь тэгээд ахад хүн ерөөсөө өөрөө л дотроосоо ингэж нүднийхээ болтыг авч өөрөө л ухаж авч үйлдэл хийж ухаандаа тунгаахгүй бол ойлгодгүй юм байна. Тэгвэл бидний амьдрал дээр 1000 түмэн аним кино бусад хүмүүсийн жижигэлсэн амьдрал ном зохиол юу гэдэг бүгд байдаг байгаа байхгүй. Бид нар ингээл зүгээр л үзэл өнгөрдөг цаг өнгөрөө ашиглаад үрээл нөгөө цагийг үрээд үзэл өнгөрдөг, уншаал өнгөрдөг юм шиг боловч 1000 түмэн гэж өөрийгөө засах боломжууд байд юм байна. Өөртөө ашигтайгаар эдлэх боломжууд бүх нөхцөл байдал байдаг юм байна. Байгаад ахад бид нар гоншгонол миний амьдрал болохгүй байна гэж байдаг юм байна. Бас энэ дэр нэг холбоотой нэг зүйл хэлэхэд нөгөө ямар ч хүнийг буруутгаж л буруугаар л юу гэлээ. Ямар ч хүнийг нөгөө буруу зүйл хийсэн хүн байсан ч за энд нэг шалтгаан байна. За нэг сонсоод үзьегээд ингэж бодож байгаа хүнд нэг юм хэлчихсэн миний бүрийн санаа бүр тойрогд авчлаа. За боли. Дараа энэ нөхцөл байдал гарч ирэл өөрөө жишээн дээрээ энийг үлдээчихье. За тэгээд ингээд аним үтсэн, анимаа суралцсан. Тэгээд ихэлсэн чинь нөгөө нэг миний туулж явж байгаа асуудал надад арай илүү за гэд нөгөө нэг шалбаагийн дундаа живтэй хөс зүгээр за одоо босъё гэл ингээл нөгөө амар хүнд мэдрэмжтэй байсан тэр мэдрэмжээс шууд өмнө зөндөө тийм хүнд мэдрэмжтэй байсан. Дандаа өөрийгөө буруутгаж ялалж шүүгээд ингээд ямар нэг нөхцөл байдал асуудал надад тохиолдсон шүү дээ. Бусад хүмүүстэй ч юм уу те. Тэрүүн дээр би ингээд магадгүй миний буруувч байсан, зөвч байсан юун дээр ч гэсэн би ингээд нөгөө хүмүүсийнхээ өмнөөс бүр ингээд өөрийгөө давхар ялалдаг байсан байхгүй. Амар хүнд мэдрэмжээр ингээд ёо миний л буруу би л ингэчлээ. Би ямар тэнэг юм бэ? Ёо гэд өөрийгөө би бүрээстэй ёо амар хүнд мэдрэмжээр ялалдаг гэсэн хэрэг. Тэгээ бусад хүмүүс тэгж бодож байгаа бодохгүй байгаа нь ерөөсөө мэдгүй шүү дээ. Тэгчээд давхар тэр хүн тэгж л бодож байгаа. Намаа ингэж л бодож байгаа гэд давхар өөрийгөө ялалдаг гэсэн заяа. Тэгсэн чинь одоо саяны миний наадмын өдрүүдээр тулсан мэдрэмж яг тийм мэдрэмж байсан. Тэнгүүд өмнө тэр мэдрэмжүүд зөндөө мэдэрч өөрийгөө ялалж ингээ сэтгэлдээ ингээд гав дөнгө шиг хүнд мэдрэмжтэй бүр ингээд хүн алдсан юм шиг заяа. Тийм хүнд мэдрэмжтэй та нар юу нь явж үзсэн үү? Би тийм мэдрэмжийг хэд удаа амьдралдаа үзчихсэн байхгүй. Тэгтээ бүр амар тэнэг эргээ ботход аягүй тэнэг байгаа байхгүй.
Зүгээр л өөрийгөө ялалжсэн хийсвэрээр. Бодолтой өөрийгөө дөнгөлж тамалдаг байсан. Тамлан шүдэг байсан. Тэрийгэ тэгдэг байсан мэн гэж ойлгоод за одоо угаасаа л энэ шалбаг гэж үзвэл эндээ би живэд хэвтээд байна. Хэвтэл өвдөл зовоод нөгөө живэх мэдрэмж амар төвхтэй ш дуус залгаал яадаг чинь тэг үхгээд амьсгалж авч чадахгүй. Тэгвэл за одоо босъё гэж шууд босоод одоо болно. Одоо босъё гэ би боссон. Тэгээд энэ киног үзээд өөрчн би яалаа. Тэгээ хэд хэдийн болсон. Тэгээ нөгөө бас нөгөө YouTube-с нэг юу сонссохгүй Nirvana гэдэг нэг сувг байсан. Би хизээш нэг өмнө тиймэрхүү сонсож байгаагүй. Тэгээ Nirvana гэж сонссон ч бас айгу тийм нэг амьдралын гоё сургамж зөвлөгөө айгу гоё өгөөд ахлаар тэрийг бас сонсоод ингээд ингээд өөр дээр хэрэгжүүлээд явсан чинь тэр хүнд мэдрэмжээс өөрийгөө айгу зөвөр ингэж гаргадаг болж мэдэрсэн гэх юм уу. Гэхдээ би энэ юун дээр амар их юм яриад байна те. Гэхдээ зүгээрээ хэрвээ сонсоод үнэхээр ойлгохыг хүсэж байгаа юм бол ойлгоод өөртөө жишиглээд авчихулах бах. Хэрвээ үгүй гэвэл би чиний ч өөртөөгөө л ярьж байгаа юм чинь миний ярих хэрэг цаангагдаж байна. Тэгээд ирээдүйд магадгүй хин нэгэн тэрэг болж магадгүй. Яг одоо биш ч гэсэн. За окей гэдэг байгаа шүү дээ. За тэгээд би бас ингээд айгуу хөнгөн мэдрэмжтэй байж сурж гин. Тэгтээ нөгөө зүхтаж байгаа бол биш. Энэ бүгдийг нөгөө өмнө нь би нөгөө одоо хүүхэд наснд ч юм уу те 20-од наснд ингээд дандаа ингээд асуудлыг буруугаар ингээд өөр дээр хүлээж авсараад би энэ дээр ингээд өвдөлт мэдрэмж тийм нөгөө трама болгоод буулгацсан байна шүү дээ. Тэгэнгүүт одоо тэрийг нөгөө далд тухамсраасаа ингээд задаж гаргаж авч ингээд өөрийгөө ангаалт хийж идгээгээд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт зөв арга зам маань энэ юм бэ ингээд зөв талаар нь идгээгээд ингээд байсан чинь тэр хүнд мэдрэмжүүд ингээд ер нь бол зөв тайлахад бол болдго юм байна. Одоо нэлээд зөв тайлагдаад явж гэнэ гэж өөрийгөө хараад байна л да. Ингээд ярих хэмжээнд ирсэн байна гэдэг чинь тий. Тэгээд ингээд байж авах хугацаанд бас би өмнө нь надад аягүй бол хэвлэлэн дэвтэр байдаг гэсэн мөртлөө ингээд бичиг гэхээр ингээд тойрол байдаг. Тэгээд би бас ингээд энэ яриад voice record хийгээд YouTube хийгээд байгаа учраас би аюух дэвтэртэй мөртлөө хаяал бичдэг. Бүр үнэхээр хаяа бичдэг. Уг нь байнга бичээд энэ ингээд тодорхой суллаад байвал эдгээр олон жилүүдэд би ингэж өөрийгөө ингэж төвөг удаж мэдрэмж хураахгүй байсан юм байна л та. Тэгээ бас ингэж байнга ингэж ярьдаг юм аав ээж найз нөхөддөө ингэдэг байсан бол бас өөр л байх байсан юм байна л та. Тэнгүүд одоо би яг энэ зүйлийг хүмүүст утас байдаг, хүмүүст дэвтэр байдаг, үзэг байдаг, хүмүүст үргэлж wifi байдаг, дата байдаг. Хүн болгон үргэлж YouTube ордог. Би энийг одоо би харин зөвөр ашиглая гэж бодоод ингээ өөрийнхөө нөгөө дотоод сэтгэлийн те эдгээлт ангаах энэ зүйлд ингээд ашиглаад байгаа хгүй. Тэгээд би ингээд тэмдэглэлийн дэвтэрнүүдээ ингээд баг тоосон дарагдсан их гэж хураагаа. Тэгээд сүүлийн өдрүүд ингээд айгүй өөртөө ажиллаа тэрийгэ гаргаж ирлээ. Тэгээд зарим нэг ингээд заримдаа би уншчаал буцаага далт хийчихлээ. Тэгтэл одоо энэ удаа би тэгээгүй уншаад гаргаж ирээд заримдаа бичээд хүсвэл бичээд тэглээ л дээ. Тэгсэн чинь айгүй их юм бүр ингээд аюу их юм байна. Бараг энийг 10-аад жилийн турш хамгийн эхлээд бараг 10-аад жилийн өмнөөс нэг дэвтэр эхлүүлсэн байгаа байхгүй. Тэрийг баг ингээд бичиж явсаар одоо бол ингээд байнгын нэг хэдэн дэвтэр бэж лээдэг. Хаад нэг онсор гаргаж аваад бичдэг тийм байгаа байхгүй. Тэгтэл аюу сонирхолтой зүйлс маш их байд юм байна. Зүгээр захын одоо сүүлийн нэг үеийнхээс нь би зүгээр уншиж үзүүлээ л дээ. Бүр ингээд аюу сонирхолтой бүр зөндөө байсан зүгээр энэ бол зүгээр нагаад захын зүгээр энгийн зүйлээ бичсэн нэг зүйл байна. 26-ны 2 сарын 12 гинэ. Өнөөдөр зулаатай хэлцлээ гинэ. Зулаа гэдэг нэг найз маань. Би одоо хэн байгаа вэ гэдэг талаараа бичиж бас болно гэдэг зөвлөгөөг өглөө. Түүний дагуу би одоо хэн байгаагаа бичиж үлдээхээр шийдлээ. Энэ бичснээ дараа иргэн харахад би хэрхэн өөрчлөгдснөө бас харах юм байна. За төдийгөөс өдийг хүртэлх би олон зүйлсийг туулж олон янзаар амьдран иржээ.
30 хүртэлх насыг үзэхээ үзэж туулахаа туулсан. Өөрийн жинхэнэ өгөгдлийг дарж нуусан үе гэж үзье. Гадаад дотоод нөлөөллөөс шалтгаалж. За сүүлийн 3 жил дотоод бие ухамсарын сэрэлт цэг өөрчлөгдөх гэж унам бүтчин тэмцэж явсан үе гэж хуваан үзье. Эдгээр жилүүдэд би хүүхэд насны цовоо сэргэлэн хэрсүү би үгүй гэж үгүй болж дотгошоогоо хаалттай, өөртөө итгэлгүй, өөрийгөө голдог, дутуугийн комплекстэй, өөрийгөө үгүйсгдэг, бусадтай харьцуулдаг, олон шарахтай, сэтгэлийн зовиортой, ойд төөрсөн сармагчин лугаа адил би болон хэлбэрчжээ. Гэхдээ энэ бүх сөрөг талын хажуугаар хэсэгч болсон сайн тал надад байсан нь намайг одоогийн энэ биеийг суулгаж байгаа бизээ гэнэ. Тэгээд тэдгээр сайн талууд минь гинэн цайлган өрөвч өгөөмөр зөв, найрсаг хандлага, бусдад туслах сэтгэлтэй, эерэг, хичээнгүй байдал, үнэн шударга, хичээл зүтгэлтэй, болгоно бүтээн гэд хичээдэг, ард нь гардаг тэмцэл минь байсаар байсан. Тэднийг хизээд хүлээн зөвшөөрнө. Сайны хажуугаар саар гэгчээр надад өөр муу талуудаж би гэдгийг энд мөн хүлээн зөвшөөр тэмдэглэн үлдээх нь зүйтэй. Би ааш муутай, уур хилэн ихтэй, хорон муугтэй, төвчээргүй, огцом түргэн ааштай, бас огцом түргэн үхтэй, бас хөдөлгөөнтэй. Амиа бодогч, өөрийнхөө ая тухыг бодогч, бусдыг үл тоогч, хохирогч сэтгэлгээтэй, бусдыг шүүгч, өс хонзон санагч, шазуур зуугч гэсэн муу зангууд одоогоор ажиглагдаж байна. Ажиглагдаж амжааг өөрүүд байгаа гэсэн үг байна шүү дээ. За, үүн дээр нэгэн мэдрэгдэж буй зүйлийг дурдаж үлдээхэд миний хор шар уур хилэн шазууртай зан сүүлийн 3 сард илүүтэй тован ажиглагдсан. Түүнээс өмнө би хүлцэнгүй дорой байдлаар өөрийн хил хязгаараас тогтоох чадалгүйгээр уурлах ирэхгүй мэд бидэрч амьдарчээ. Одоогоор би өөрийгөө засч, суурай бэлтэж байгаа энэ цаг үед тууллаа шинээр туулж буй. Хэсэг хугацааны дараа өөртөөгөө ажиллан шинхэн биегээр эргэн уулзъя гэд. Ингээд нэг бичвэр дууссан байгаа байхгүй юу? Хамгийн сүүлд би ингээд 2 сарын 12-нд бичсэн гэхээр чинь одоогоор бараг 5 сарын өмнө бичсэн байгаа байхгүй юу? Тэгээ 5 сарын дэвтэр нээгээгүй гэсэн үг заяа. Тэгснийгээ бараг 6 сар заяа. 6 сар ингээд бүтэ хагас ч энэ дэвтэр нээгээгүй юм ямар харамсалтай юм бэ. Тэгсэн чи би өнөөдөр бичиж байгаа байхгүй юу? 26 оны 7 сарын 30 гэдэг. За сүүлийн 10 хоног зөвхөн өөртөөгөө байлаа. Одоо надад миний хүсдэг мөрөөддөг байсан 5 тух амьдралын бүхэл зүйлс байгаа болохоор ганцаараа байхад асуудалгүй тухтай мэт байв уу гэж эргцүүлж нэг хардаж нэг ажиглаж үзлээ. Гэтэл бас үгүй мэт. Учир нь хүнд бүхэлд зүйл байгаа дотоод амар амгалан үгүй бол тэр хүн тайван суух, унтах, идэгч аргагүй байдаг. Миний хувьд дотоодоо хангааж эхэлж буйн илрэл юм да гэж дотроо ухлаа. Учир нь надад материаллык зүйл байгаач би дотооддоо өөрийгөө буруутгах шүүлгүүгээр өөртөөгөө тайван сайхан байж сурч буйн нэгэн илэрлэн мэд. Одоо нөгөө тэгжсэн гэж шүү дээ. Одоо энэ дэр тайлбар хийх гэдэг байхгүй юу? Өмнө нь бол ингээд одоо ийм хүмүүс эд штэ ингээд тэр бомтон хүн байлаа гэхэд сэтгэлийн маш гүн шаналл зовлонтой саятан хүн байлаа гэхэд ингээд эд баялаг бүх юм байгаа ч гэсэн сэтгэлийн айгүй дотоод шаналлтай тийм хүн мянга ингээд эд баялаг материалын зүйлс байгаа ч ингээд сэтгэлэн тайван байж чаддаггүй тэрүүгээр ингээд үхдэг байхгүй юу? Үхдэг гэнэлтэй айгүй сэтгэлийн зовлон гэдэг чинь хамгийн амар юм шиг надад санагддээ штэ. Тэгдэг гэнэлтэй тэгэнгүүт нөгөө эсрэгээрээ тийм үлгэр догмог гэнтэр янз янзын кино мэнэ ч гэсэн зөндөө байдаг штэ өгүүлэг гэд ядуу цаашаа зүгээр ингээд ад жаргалтай гэр бүл ч юм ад жаргалтай хүн байна. Тэгсэн мөртлөө тэгж амар эд баялаг юм хүмтэй биш мөртлөө яг өдрөөр болоод идэг. Тэнгүүт ингээд сэтгэл нь маш тухтай сайхан байдаг. Ямар нэг сэтгэлийн тийм зовлонгүй.
Тэгэхээр яг эд бэлэг чухал биш аахгүй. Сэтгэлийн амраа болон чухал байгаа байхгүй юу? Гэдгийг л би энэ дэр мэдэрсэн гэдгийг бичээд байгаа юм байна л да. За тэгэнгүүтээ зарим үед миний дотоод араатан намайг бодлыг минь өөрийнхөө талд ургуулахаар занг тавих үед нь энэ ингэдэг дээ. За яах вэ? Даваад гарчих юм да. Тэгээд л сулраа тавьшраад сайхан болчихдог доо гэд ботход болчихдог юм шиг. Энэ нөгөө нэг түрүүний юу ярьсан штэ. Үнний хөрхрээгээд нөгөө Наруто дээр гардаг. Нарутогийн дотор нөгөө 9 сүлт араатан ингээ байдаг шиг. Надад яг дотоод тэр араатан байт юм шиг санагддаг байхгүй. Тэнгүүт ингээл ямар нэг ингээл асуудал болонгод тэр ингээл дотроос ууралны шиг ингээл буцлал ёо гэл ингээл яг ингээл гэж боддог байхгүй юу. Тэнгүүт одоо өмнө бид тэрүүнд удирдуулаа тэр араатан удирдуулаа шууд ууралдаг ч юм уу амир тэнэг үйлдэл хийдэг эсвэл гэлстэй ивгасаа амьдрал юм хүмүүс юм ёо болиг гэл ингээ шантраал навшуулдаг гэсэн бол одоо л ой за байцдаа нөгөөдөг чинь миний эсрэг намайг унгаах гэд тэрэнд миний унхан сайхан байдаг байхгүй юу. Тэгэнгүүт миний хүчтэй ингээд хүчтэй эерэг сайхан байгаа нь тэр хүчгүй болж гэлдэг байхгүй юу. Тэр дотоод араатан. Тэгэнгүүт миний тим байх нь тэрүүнд ашигтай. Тэгэхээр би хүчтэй юм өөрийгөө олсон тайван дүлгөө ийм байх нь тэрүүнд ашиггүй байхгүй. Тэгэнгүүт намайг яг ийм үе ингээ гараад ирэнгүүт тэр ингээд дотроос олзож эхэлдэг байхгүй. Тэрийгэ битсэн байна. Тэгээл тэгэнгүүт нь би тэр гараад ирэхээр одоо би ингээ таньдаг болчихсон гэсэн үг. Ингэнгүүт за байд та нөгөөтг ч юм за. Тэгэхээр би одоо ингээл за асуудлыг тамнаар эхлээд хүлээж авна ажиглана. За тэгээд ардаар нь ингэн одоо яарахгүй гэл ингээл тэр мэдрэмжүүд яг ингээ бие дээр явж байгаа штэ. Амар тэр хэцүү мэдрэмж. Тэнгүүд ингээл тэр араатанд удирдуулахаар баг ингээд айгу амттай байдаг тэр мэдрэмж. Ингээл хоор хилэн одоо юу гэдэг ч үзэн яадаг сквал ингээл гоног готролтой автах ч юм уу. Ингээд донтол тэр мэдрэмжийг бүр ингээд донтцсон байдаг. Тэр намайг бүр донтуулсан байдаг гэсэн ингээд боддоо. Магадгүй энэ танд төстэй санагдаж ивэл дахиад нэг ухаад бодоод үзээрэй. Танд ч ихсэн мэдрэгдэжсэн байх магадaltaй шүү. Тэгэнгүүт одоо би энийг дандаа ингээд таньдаг болсон болохоор за энэ нь дэлдэгдэхгүй ингэхгүй дээ гэл тайвшраад сулраад хэсэг хугацааны дараа ажиглаад ухаад бодоод за юм байна гэд ингэхлээр би илүү хүчтэй болоод тэр сулраад эхэлдэг. За тэгээд тэрнийг битсэн байна. Тэгэнгүүтээ мөн сүүлийн үеүүдэд би хүүхэд насны өөрийгөө шаналлтай байснаа ч мэддэггүй байсан байна. Ерөнхий л мэддэг гэж боддог байж. Гэтэл сүүлийн үед бүгд сэргэн мандан гарч ирэх адил бүхий л зүйлсэд хөндөгдөн амилж дотроос өвтгөн хөндөөрлөж хатгаж байгаа юм шиг боловч энийг эмчил намайг олж хар би гээд гараа өргөөд байгаа илэрхийлээд араасаа он удаан жилийн хүлээснээсээ тайлагдахыг надаас зөвшөөрүүлж чөлөөлөгдөхийг хүсэх мэтээ гэж байна. Тэгээ энэ нь болохоор нөгөө одоо би яг юм байсан. Одоо магадгүй та нар ч гэсэн те би өөрийгөө ингээл амьдрал болоол ингээл тэгэл за гэл ингээл явдаг л байсан байгаа байхгүй. Тэгтэл ингээл яг одоо би тэгвэл өөртөө ингэж ажиллаж өөрийгөө ангааж идгээ дотоод руугаа ороод дотоод аялал гээд байгаа шүү дээ энэ бүхэн чинь. Дотоод руугаа орж дотоодоо чимээлээд ингээл хэлсэн чинь би ингээд талт ухамсартаа бүр ингээд айгүй олон зүйлийг таатай болон таагүй зүйлсүүдийг бүр ингээд нууцсан байсан, мартцсан байсан ингээд эргээ санаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би тэгээгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Би айгүй ингээд сайхан болж исэн шүү дээ. Үгүй гэд ингээд өөрийнхөө өнгөрснөөс ингээд ичдэг. Тэнгүүтээ би үгүй би ийм одоо би ийм байгаа. Тэгээ тэр зүйлээ тэр хүндээ болон өнгөрснөд угаасаа юу гэж гээд намайг мартуулсан байгаа байхгүй. Гэтэ тарих бас нэг талдаа нөгөө хүнийг өхүүлчихгүй байх талаас нь ингээд зарим зүйлсийг мартуулж хамгаалтын механизмаар бас ажилладаг байгаа байхгүй. Тэг яг тэр зүйл болсон байна гэдгийг би мэдэрсэн байхгүй. Тэгээд одоо ингээд ийм үед ингээд өөрийгөө дотоодоосоо эмчлээд ингэж байгаа үед ингээд төстэй тийм үйл явдлууд ингээд гарч ирэнгүү шууд ижилдээд нөгөө өмнөх дурсамжууд ингээд өвдөлтүүд одоо авч исэн шархууд ингээд ингээд таны одоо өнөөдрийн амьдрал дээр ингээд
дахиад сэтэрч гарч ирээд байгаа баггүй зарим нэг зүйлүүд нь сэтэрч гарч ирэнгүүт нь баг өмнө нь ямар хэцүү юм бэ гэдэг юм л одоо ашгүй те за сэдрээ гараад ир тэнгүүт нь барьж аваад имжлээд одоо цаахан 50 явуулчих те гэж тэгдэг болж байгаа юм шиг надад мэдрэгдсэн. Тэнгүүд энд яг тэгж битсэн байгаа байхгүй. Тэнгүүд ингээд тэр ингээд мэдрэмжүүд ингээд сэргэн мандах адил те амилж дотроос өвтгөөд ингээд хөндөрүүлж исэн зүйлүүдийг ингээд би одоо ингээд эхэндээ ингээд гарч ирэхээр ингээд мэдрэгдэхээр ямар хэцүү юм бэ гэж ундаг байсан бол одоо болохоор тэр гарч ирж байна. За гэд нөгөө би гэдэг чинь гараа өргөд намайг имчил намайг тайлаач гэд ингээд өгдөг болцсон зүйлтэй. Тэнгүүд нөгөө хүлээс юг ингээд он удаан жил ингээд төсөөлтөө одоо чиний одоо за магадгүй баруун гарын чинь 7 хураг заяа нэг өвдөлт нөгөө сэтгэлийн нэг хүүхнээс навсан шарах травма чинь ингээд бүр ингээд хүлээд ингээд улаан хуцаар ингээд орооцсон бай гэж үзэл та. Тэнгүүд за чи магадгүй 20 жил тэрийг тээж явсан гэж үү те. 20 жилийн турш энэ 7 хураа ингээд тэр улаан хуцаар болттой явсан бол өнөөдөр яг яасан бэ байдалтай байхыг чи төсөлж чадчихна уу? Бүр ингээд цусны гүөхэ болоод үхчээд баг мэдээгүй болоод одоо эмнэлэгт очиод баг мессеж хэлгээ тайруулах хэмжээнд очсон байгаа шүү дээ. Тэгээ бусаддаа ингэж нөгөө бусад эрүүл байгаа хуруунуудаа ингэж тархаад тийм чин тэр чигээрээ баруун гарчин ингээд сарвуунууд нь 20 жилд шүү заяа. Сарвуунууд нь байхгүй болоод сарвуунуудаас цаашаа ингээд үхчихэлт явагдаад бүр баруун гарчин тэр чигтэй ч юм уу те. Тэгээ бүр ингээд мөрөөрөө тайруулах хэмжээнд очсон ч юм уу. Тэг ингээд бүхэл бүтэн хүний нэг гар байхгүй бол хүн чинь энэ амьдралд яаж туулах вэ те. Яг хоёр гартай хүн шиг яг хөтлөмрийн чадвартай байж эрүүл сэтгэхүйтэй байж тулж чадахгүй шүү дээ. Яг тэрүүн шиг маш олон хүлээсүүд ингээд сэтгэлийг ингээд тэнд ингээд он удаан жилд хүлцэн байдаг байгаа байхгүй юу. Тэгээ тэр ингээд өвдөлтүүдийг олж аваад шалахыг олж аваад энэ юм байна гингүүд учрыг нь олоод тэгэхэд тэгсэн байна. Ингээд би тэгсэн байна. Тэр үед ингэж хүүхэд насанд ингэж хүлээж авагдаад энэ миний далд тухамсар суучаад энэ далд тухамсар үргэлж одоо 20 жилийн турш яг тэр далд тухамсрын суусан механизмаар би 20 жилийн турш өдөр болгон тэр нийгмийн харилцаанд амьдралдаа өөртөөгөө бусадтай харилцаж тэр үйлдэлийг хийж амьдрсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр хэвшмэл буруу ойлголтыг хүүхэд чинь нөгөө айгу шууд энгийнээр хүлээж авчдаг. Тэнгүүт тэр үе тийм байсан юм аа. Энэ буруу ойлголт нь за буруу гэж шууд хэлэхгүй. Энэ ийм болоод ингээд хүлээгээд авчижээ. За нөхцөл байдал нь тийм байж харин одоо бол ийм ээ. Тэнгүүт за одоо ингээд зөвөр учир утгыг ингээд өөртөө ингээд зөвөр тайлаад одоо иймгээ би чамайг би надад тийм үү би гээд ийм насан турш хүн байгаа. Тэр үед бол миний тэр хүүхд насанд надад ингэж хэл зөвлөөд намайг тэр гэмтлүүдийг авч явах үед ингээд тайлбарлаад ч юм уу ярилцаад зөвөр ингэж ийм байхгүй юу гэж хэлээгүү намайг ингэж инхриж тэрж зүгээр дээ гэд ингээд ойлуулаад ингээд үнсээд аргадаад за одоо болсон гэд хүүхнийг тайтгардаг штэ уйлж уйлчаад нэг хов зөөж уйлчаад нэг гоо тайтгараад тавьширчаад тэг чи инээгээ тоглоо буцаа явцдаг штэ. Тэгэхээр тэгэх зүйлүүд нь байгаагүй учраас тэр ингээд олон мэдрэмжүүд ингээд надад ингээд хүлэгдээд үлдсэн. Тэр мэдрэмжүүдийг одоо ингээд өөрийнхөө одоо энэ насны ухаанаар би өөрийнхөө хүүхд насндах хань нь би одоогийн би өөрөө болж ингээд тайлж өгöd байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр олон хүлээснүүд ингээд тайлагдаад чөлөөлөгдөөд ирэхлээр их тайван сайхан болох юм байна л да гэж ütсэн байна. За чааш нь юу вэ? Тэгээд би нэг нэгээр нь амлан авч тамлан барилдана гэдэг шиг чадхаараа л эргэн санаж хүүхэд үеийн буруугаар хадгалагдаж буруугаар хэвсэн ойлголтуудыг засан далд ухамсарын өрөөнүүдээр хэсэгтэй л хэсч буй мэт. Тэдгээр хүлээснүүд тайлагдах тусам би сэтгэлээс уяатай байгаад холгон байсан боолтууд тавигдан биеийн хэсгүүд өвдөлтөөс чөлөөлөгдөх нь таатай. Чөлөөлөгдөх тусам бие хөнгөрч дэгдэж гүймээр хөөрөн баясалтай болж юмсыг өвдөлт донтолд сөрөг талаас нь бус эерэг гэрэл гэгээтэй итгэл найдвараар хөнгөн харж мэдрэх нь юутай таатай. Өмнөх жинхэнэ би хэн байсан? Анхнаасаа би ямар байсан? Тэр хүүхдийг л буцаан санаж, буцаан олж авч,
буцаан танилцаж буй нүгтэй таатай талархам баярлам бахтам туглам мэдрэмж бэ гэд. Бүр үнэхээр баярлсан байна те. Тэгээ гилээ гилалаа талархлаа гэсэн байна. За энэ мэтээр өнөөдрийн миний ярих мэдрэмж нэг иймэрхүү байлаа. Тэгээд өөр ингээд яриад байвал ингээд үнэхээр их юм байд юм байна. За ямар ч байсан ингээд 30 минут баг гарчлаа. Тэгэхээр энийг одоо ингээд таслаа зогсооч. Тэгээд тэгж байгаа дахиад өөр ярих юмнууд угаасаа олтно. Миний онгод орж эхэлж байгаа шүү. Тэгээд ярих гэж бодож байна. За түр баяртай. Ямар тааж миний сүүлийн хэд хоног мэдэрч байгаа мэдрэмж болон тэмдэглэлийн нэвтрээ үзэж байгаа сүүлийн үед битсэн энэ мэдрэмжийг л уншлаа. Тэгэхээр өөр задлаа тухал өөр юм байна. За дахиад юмнуудаа жаахан задлаа тий. Тэгээд буцаад болцох түр байж тээ.